Үндэсний статистикийн хороо 2011 оны үржилсэн дүнг танилцууллаа. Манай улсын эдийн засгийн үзүүлэлт 2011 оны эцэст 36.3 сая толгой мал тоолуулсан байх юм а. Мөн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2011 онд 2056.8 тэрбум төгрөг болж өмнөх оноос 182.2 тэрбум төгрөг болж 9.7% өссөн үзүүлэлттэй гарсан байх юм а. Энэхүү өсөлт нь газрын тоос, нүүрс, төмрийн хүүдэр зэрэг уулуурхан олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 16.8-аас 77.3%, нарийн бов, сүлжмэл идэл, малын мах, ундаа зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэг 10.8-аас 86.5%-аар нэмэгдсэн нь гол нь нөлөөлсөн байна. Макро эдийн засгийн үзүүлэлтээс тодруулахад дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ урьдчилан гүйцэтгэлээр оны үнээр 10.8 их 80 төгрөг дүүцгүүс хэмжээний баялагийг бид бүтээсэн гэсэн мэдээлэл гарсан. Нөгөө тэгвэр жинхэнэ бодит утгыг олохын тулд бид 2005 оны зэрэгцүүлэх үнээр тооцож гаргадаг. Энэ мэдээлэлээр аваад үзэх юм бол энэ үзүүлэлтээр аваад үзвэл 2011 оны урьдчилан гүйцэтгэлээр улсын хэмжээнд 4.9 их 80 төгрөгтэй дүүцгүүс хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүтээжээ гэсэн ийм том мэдээлэл гарсан. Тэгэхээр эндээс харахад оны үнээр манай улсын хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 28.7%-тай, зэрэгцүүлэх үнээр буюу эдийн засгийн бодит өсөлт 17.3% байна гэсэн ийм том мэдээлэл нэгтгэн гаргаж байна. За энэ дотор 17.3% өсөлтийг бүтээсэн салбаруудын оролцоо хувь нэмрийг харж үзэх юм бол үйлчлэгийн салбар үндсэндээ өнгөрсөн 2010 оны төвшөнд 42.6% өсөлттэй байлаа. Боловсруулах салбарт 16%, барилгын салбарт 14.3%, уулуурхан салбарт 8.7% өсөлттэй гарсан. Энэ бүгдийн үр дүнд манай улсын эдийн засгийн бодит өсөлт 2011 онд урьдчилсан байдлаар 17.3% өссөн гэсэн мэдээлэл гарч байгаа. Дотоодын нийгч бүтээгдэхүүний өсөлтөнд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, салбарын нэмэгдэл өртөг 42.5%-аар, барилгын салбар 14.3%-аар, уул уурхай олборлох салбар 8.7%-аар тус өссөн байна. Монгол банкнаас гаргасан ханшийн сарын дундаж үнийг сонирхвол 2011 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 1374 төгрөг 20 мөнгөтэй. За евротой харьцах төгрөгийн нэрэлсэн ханш 1811.6 төгрөгтэй. Хятадын юантай харьцах ханш 216.4 төгрөгтэй тэнцэж байна гэсэн ийм статистик мэдээлэл гарч байгаа. За ер нь 2009 оноос хойш төгрөгийн ханшны хэлбэлзлийг аваад үзэх юм бол 2009 онд өөрөөр хэлбэл санхүү эдийн засгийн хямралтай байсан жилүүдэд төгрөгийн ханш нэлээд хүчтэй суларч байсан. Тэр үетэй харьцуулах юм бол харьцангуй төгрөгийн ханш чанга байна гэж хэлж болох ч гэлээ гэсэн 2011 оны 12 дугаар сарын буюу жилийн эцсийн байдлаар ханшны саяны нэрлсэн манай гадаад түншүүдийн худалдаа арилжаанд хэрэглэдэг гол 3 валюттай харьцсан ханш бол аль алинтай харьцах юм бол төгрөгийн ханш суларсан байна. Түүнчлэн банкны системийн хэмжээгээр чанаргүй зэл 2011 оны эцэс 330 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 13.2 тэрбум төгрөг буюу 3.8%, өмнөх оныхоос 44.4 тэрбум төгрөг буюу 11.9%-аар буурсан байна. Мөн үнэт цасны арилжааг 2011 онд 252 өдөр явуулж 350.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж 256.6 сая ширхэг үнэт цас арилжсан байна.